Монгол улсын нийгмийн эдийн засгийн хөгжилд бодиттой хувь нэмэр оруулж байгаа 2025 оны топ 100 аж ахуйн нэгжийн 5 дугаар байранд Голомт банк эрэмблэгдлээ. Голомт банк нь 2025 онд борлуулалтын орлогоор 5 дугаарт, татвар төлөлтөөр 7 дугаар байрт, даатгуулагчийн тоогоор 5 дугаарт, нийтдээ ашигын хэмжээгээр 4 дугаарт, хөрөнгийн хэмжээгээр 5 дугаар байрт эрэмблэгдсэн байна. Шагсаалтын 5 эрэмблэгдсэн Голомт банк аян хөргийн Голомт банк нь улсын цэвт оруулсан татвар, борлуулалтын орлого, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүдээр 23 дахь жилдээ тасралтгүй өргөмжлөгдөж байна. Сүүлийн 5 жилийн байдлаар Голомт банк нь 982.5 тэрбум төгрөгийн татварыг улсын болон орон нутгийн цэвт төвлөрүүлснээс 2025 онд 257.4 тэрбум төгрөгийг татвар төлжээ. Тайлан хугацаанд банкны нийт хөрөнгө 19.2 их найт төгрөгт хүрч, банкны салбарын нийт активын 22.3%-ийг дангаараа бүрдүүлснээр Монголын банкны системийн 2 дахь том банкны байр суурийг баттгаад байна. Сүүлийн жилүүдэд бол 5 дугаар байранд бол тогтмол шалгарч байна. Тэгээд энэхүү одоо өргөмжлөлийн онцлог нь зөвхөн одоо санхүүгийн үзүүлэлтээс илүү бусад одоо борлуулалтын орлого, ажил олгогчид, за цэвэр ашиг, за мөн нийгэм түлээж байгаа цар хүрээ гэдгийг хардаг болов уу гэж бодож байна. Тэгээд Голомт банкны хувьд бол одоо 2025 онд бол 270 гаруй тэрбум төгрөгийн одоо татварыг төсөв төвлөрүүлсэн байна. За мөн 2800 гаруй ажилтнуудтай ажилласан. За бас нэг зүйлийг онцолж хэлмээр байгаа нь бид нар бол одоо нийгмийн хариуцлагын төслүүд буюу нийгмийн сайн сайхны төлөө ажлуудад бол 6 гаруй тэрбумын санхүүжилт болгосон бол дуртмаар байна. Дэлхийн жишг Монголын банк байх алсын хараан дор Голомт банк бизнесийн стратегид тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, байгаль орчин, нийгмийн засаглалын зарчмуудыг тусгаж, тогтвортой санхүүжилт, ил тод байдал, нийгмийн хариуцлагатай холбоотой бүхэл үйл ажиллагаанд ахис дэвшил гарган ажиллаж байна. За банк өөрийн болон өөрийн шууд бус үйл ажиллагаагаар дамжуулан байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг зорж 2025 онд нийгмийн бүхий салбарт бодит үр дүнгээ өгөх нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдийг 6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж амжилттай хэрэгжүүлжээ. Мөн эдийн засгийн өсөлтөд бодиттой хувь нэмэр оруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд банк жил бүр ажлын байр шинээр бий болгож 2800 гаруй үндсэн ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Харин шууд бусаар буюу тогтвортой санхүүжилтийн хүрээнд банкны ногоон зээлийн багцаар дамжуулан 4477 иргэний ажлын байрыг бий болгож 205 тэрбум төгрөгийн нэмэн үртгийг хадгаламж, татвар болон цалин хэлбэрээр бий болгон тогтвортой хөгжлийн зорилгоудад хувь нэмрээ оруулсаар байна.